эрүүл байх нь бидний оюун санаа эрүүл байгаатай шууд хамааралтай шүү дээ, тийм ээ. Түүнээс биш бие эрүүл бол сэтгэл эрүүл гэдээ бид нар ярьдаг да. Одоо эсрэгээр нь сэтгэл санаа оюун бодол маань эрүүл бол бие маань эрүүл байх боломжтой. Эмчилгээний олон аргачлал байгаа. Мэдээж бидний уламжлалт тусаа аргачлалуудыг бид нар мэдчихэд рүү мэдэн тийм ээ. Эмнэлэг гэдэг хаалгаар ороод тэнцээ маш олон эмчилгээний аргачлалууд явж байгаа. Эсвэл аптек гэдэг рүү хаалгаар ороод тэндээс бид нар хэрэгтэй эмээ аваад очно. Тэгэхээр ахаад дараагийн дэвшил байна тийм ээ. Эмчилгээний аргачлалд дэвшил гарсан байна. Тэгээд энэ дэвшлийг бид нар энерги эмчилгээ гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр энерги эмчилгээнд болохоор ямар тохиолдолд тэр энерги эмчилгээг бид нар авах хэрэгтэй юм бэ гэж хүмүүс асуух байх мэдээж. Тэгэхээр бидний бие өвдөхөөсөө өмнө хамгийн эхлээд физик бие маань өвдөхөөсөө өмнө биднийг тойрсон хүрээсэн байгаа энергийн бие маань өвчилж идэг байна. Тэгээ энергийн бие маань их олон давхар шүү дээ. Тэрийг бид нар аура гэж нэрлэдэг. За торсон талбай гэж нэрлэдэг. Соронзон орны талбай гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр энэ талбай дээр өвчлөлийн мэдээлэлүүд үүссэн байдаг. Тэгээд энэ талбайг бас дотор нь их олон ангилдаг л да. Одоо бидний физик бие олон эрхтнүүдээс олон яс тэ олон ялгаруулах систем, дархлааны систем гэдэг маш олон бүрдлийн нэгдэл. Тэгвэл бас сүнслэг бие маань ялгаа байхгүй бас олон тийм нарийн биенүүдийн нэгдэл байдаг. Тэгээд сэтгэлийн бие гэж emotional тийм ээ. Emotional биен дээр сэтгэл санаа тавгүй байгаа үед тэнцээ энергийн тэнцвэр алдагдаж өвчлөл үүсч эхэлдэг. Тэгээд сэтгэл санаанаас болсон тэр өвчлөлийг бид нар зөвхөн физик биеэс хаах юм бол зөвхөн физик биен дээрээ л юм тан өгөөд байхаас биш нөгөө энергийн нарийн бие харагдахгүй, үзэгдэхгүй, мэдэгдэхгүй учраас тэрийг орхидог. Тэгэхээр энэ энергийн шилжилтийн 90 үе, ухамсар сэрэлтийн 90 үе, сүнслэг чадамжийн 90 үе гэдэг энэ 90 үед энергийн эмчилгээ илүү төлхүүгээр орж ирж байгаа. Тэгээд энэ бол шинэ ойлголт боловч хүний биед хүрхгүйгээр ямар нэгэн эм тариа өгөхгүйгээр тэр emotional буюу сэтгэл санааны бие, тэр ментал буюу бодол санааны төвшөнд тэгээд сэтгэл санаа бодол санаа маань тайвшаад зэгсрээд ирэхлээр физик бие дотроосоо өөрийгөө ангаах юм байгалийн процесс явагдаж байгаа юм л да. Тэгээд бид нар ингээд цэцгийг тасалчлаа тийм ээ. Тасалчлаа гэж бодоход үндэслэлдэг өөрөө. Эсвэл ямар нэгэн газараа хугарлаа гэж бодоход тэрийг өвтэйхэн буцаагаад наачхаар нэг идэгрэлт явагдчихдаг шүү дээ. Тэрнтэй л яг адилхан бидний байгаль дээр байгаа амьд болгон амьдлаг болгон өөрийгөө дотроосоо нөхөн төлжүүлэх чадвартай байдаг. Тэгээд физик биеийн төвшөнд тийм идэгрэлтийг явуулдаг. Бид нар бас мэдэн штэ тийм ээ хөл хугарсан бол бид нар хөлийг ингээд гипстэй тэгшлээд ингээд чиг бариад боочглохлоор дотроосоо хөл өөрийгөө ангаагаад эд хэсүүд нь ургаад төлжөөд явдагтай адилхан энергийн талбай маань засагдаад эхлэхэд бидний физик бие өөрийгөө дотроосоо нөхөн төлжүүлээд явах бүрэн боломжтой юм. Тэрийгээ дагаад энергийн засал эмчилгээний хамгийн том чухал нэгэн процесс бол сүнслэг биений төвшөнд бас эмчлэгддэг. Бид бол сүнслэг бие гэхээр хамгийн ойрхон төхүүлээд хэлэхэд бол сүнс сүлд хэмэр гэж ярьдаг тийм ээ. Тэгэхэд хүн ингээд удаан ууртай байх, удаан гомдол тээх, арх буруу хэрэглээнүүдийг удаан хэрэглэх, ер нь амьдралд гутрах, амьдралын жишийг баримжааг олохгүй болохоор өөртөө итгэхгүй байх гэд энэ мэтчлийн уналтнуудаас ялангуяа сэтгэл зүйн уналтнаас болоод бидний бас сүнс сүлд хэмэр маань бас ингээд эрчим энерги алдсан байдаг. Тэгээ энийг бас энергийн засал эмчилгээгээр засан төржүүлэх, буцаагаад нөхөх ийм үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд нэг осондоо бол хүнийг дөрвөн төвшөнд ямар ч үлдээх тийм орон зай байхгүйгээр засах энэ эмчилгээг л энергийн засал эмчилгээ гэж нэрлэж байгаа. Тэгээ хүн ер нь яагаад өвддөг юм бол ямар учраас хүний энэ амьдрал тийм өвчин гэж юм бий болдго юм бол яагаад зарим хүмүүс наснаасаа эрт хөгшөрчдөг юм тийм ээ яагаад зарим хүмүүс яагаачгүй эрт харавахч байдаг юм уу тийм ээ хавдарч байдаг юм уу ийм хүнд өвчнүүдийг тусдаг юм бол гэдэг ийм судалгааг 40 жил чам хийгээд за эцэст нь бол хүн ерөөсөө сэтгэлийн амьт юм аа.
бид нар ч гэсэн мэдэн штэ тийм ээ монголчууд ярьдаг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ гэл. Тэгээд яг сэтгэл нь хаана байгааг баригдах юм байхгүй учраас зүгээр нэг тийм өвгтэй л гэдэг. Би сэтгэлийн амьтан болохоор баярлаад ч гэдэг юм уу те. Сэтгэлийн амьтан болохоор гутраад ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ баярлаад гутраад байгаа энэ сэтгэл гэдэг юм нарийн бие байна да тийм ээ. Энэ нарийн бие маань өөрөө маш их одоо амьдралын маань талбар дээр бидний амьдралын бараг 90%, 99% орон зайг эзлэж өөрийгөө гүйцэтгэдэг байна л та. Тэгэхээр энергийн эзлэмжлэгээ бол яг энэ талбар дээр ажиллана гэсэн үг юм.